Дуртингерт гара өргөт овдөг сөхрөн залбирч байна үнээс цааш би юунаас ч айхгүй үнний хаалгаар зэрэгтэй алхнаа чадахгүй чи өнтөж чадахгүй намайг тааж байгаагүй чамтай чадахгүй гахалтай эмэгтэй сайхан амьдрал бас гайхамшиг мэдрээ анхудаа зүрхнэн хүчтэй цогж байна Пуч хари хатудо морози хотудо хапучи пухни хятудо такси цогсой Пучана дрик цогсой дурми гевди Бичээ үнэ ladies night биш юм биш байна. Түр ladies night нэрийн дээр батлсан men's night юм. Уусахтайгаа тэгээд миний үеийн залуучууд бас мортлийнхоо сэтгэлнээс бас гармаар байна тий. Чи яг л шөнө 12 цаг миний юмхтэй явж байгаа бичиж байгаа гэдэг. Би яагаад хүн шөнө 12 цаг миний юмхтэй явж байгаа. Багтаа аавынхаа даалганы амтыг үзег хөөхтэй тэр нь ховор авах гэж би боддог байхгүй юу? За би хурдан л том болъё. Ерөөсөө. Тийм. Ерөөсөө би маш хурдан том болоод би маш хурдан одоо энэ гэрээс яваад өөрийнхөө одоо бүр ад жаргалтай гайхамшигтай гэр бүлд нь цогцлоо их гэдэг ерөөсөө тийм зорилготой хөөхтэйсэн. Хүч
хүчрхийл гэж дүгнээд байгаа боловч тий. Яг нь тэр үедээ бол тийм байсан. Одоо нэг нийгэм үлдээд ингэсэн болохоор тэр хүчрхийллийн тоонд орсон учраас огтлохгүй байна. Хүүхэд байхад ингэж зодсон шүү дээ намайг. Тэгэхээр хүнийг ер нь зодож болд юм байна гэдэг ойлголт шууд хүнд сууж байгаа. Нэг ямар нэгэн байдлаар зовлон шанал учруулах юм бол тэр үнэхээр хамтдаа байх өчүүхэн жоохон цаг хугацаанд бас аз жаргалтай байх уу гэдэг юм бас. Ер нь бол энэ салалт, энэ гэр бүлийн харьцаа бол айгүй тийм бараг л гамшигын хэмжээнд хүрсэн гэж хэлж болохоор байдаг байхгүй. Хамгийн гол зүйл нь бол одоо дамаа бол итгэлцэл болоо гэж боддог. Энийг нэг уураараа ингэж илэрхийлээд байдаг учраас нөгөө хосуудын хооронд таагүй харилцаа үүсгэх юм болоо гэж бодоод байгаа байхгүй юу? 3 хүний одоо нэг хүн тутам энэ ажлын байранд дах бэлгийн дарамтанд өртөж байна. Эмэгтэйчүүд өөрөө нийтлэг одоо бэлгийн дарамтад орчоод тэрийг өөрөө мэдэрдэггүй. Мэддгүйгээсээ болоод яг хөр мэдээлдэггүй өөрөө хохирчин болоод байна. Хүчээр буюу хүслийн эсрэг үйлдэж байгаа энэ одоо үг хэлээр, үйлдэлээр, бусад байдлаар одоо илэрхийлэгдэх энэ одоо эвгүүцмээр энэ мэдрэмжүүдийг, үйлдэлүүдийг, үг хэлийг ерөнхийд нь бэлгийн дарамт гэж ойлгож болно. Indeed, Beautiful Hearts has surely demonstrated their innovation in raising public awareness through art, especially reaching to the hearts of young people. Young people are a part of the solution to the problem. They are creative and they have a fresh perspective on life. Young people can help to break the silence and in turn break the chain of violence. Picture is worth more than 1,000 words. Art can be a powerful tool for those who have suffered from violence to express themselves. Art is also a therapy. It is also a great instrument for us to express and discuss a deeply sensitive issue, gender-based violence, which remains a very private matter behind closed doors. As yet, it affects everyone in the family, from the children to the victims, survivors, to the perpetrator, to the well-being of the society. Ажлын байран дах бэлгийн дарамтын гинжийг тассал, хүчирхийллийн гинжийг тасалцгаая. Бид чинь багш нар, бид чинь үзэсгэлэн дээр хайр